Сайн байцгаана сонсогчдоо Метан подкастын энэхүү дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн дугаараараа бид үйлчлүүлэгчийн сэтгэл номер 4-ийг хүрэхэд бэлэн боллоо. За, сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Та бүхний өдрийн мэндийг хүргэе. За. Тэгэхээр таны хувьд хамгийн анх одоо метатай холбогдож эхэлсэн цагаас тэр түүхээсээ эхэлж манай сонсогчдод хуваалцсан уу? Хамгийн анх 2023 онд биш 22 онд юм уу? 12 сард яг зөвлөгөөнд орж исэн санагдчих байна. Одоо баг 4 жил гаруй хугацаа өнгөрсөн. Тэгэхээр анх ороход магадгүй яг орно үйлчлэгээ авна гэдэг нэг шийдвэрийг гаргах танд юу ямар байсан бэ? Танд юу нөлөөлсөн бол? Нилээ урт түүх болох би ярьж байгаа. Бидний цаг байгаа. Яг бүр эхнээс нь эхлээд яриа гэх юм бол би яг ямар амьдралын юм аягтай хүн байгаад тийм басан одоо амьдрал басан үйл явдлууд шийдвэр гаргахад хүрсэн байгаа шүү дээ. Өмнө нь болохоор би яг нэг юм илүү одоо гадаад байдалтай гэх юм уу нэгэнд эзэлж байгаа байр суурьнд ч гэдэг юм илүү ингээ анхаардаг. Дотоод ингээ сэтгэл зүрхэндээ яг юу хүсэж байгаа дотроо яг би хийн ч гэдэг юм. Миний мөн чанарыг юу юм гэдэгт ерөөсөө анхаардаггүй. Тэгээ яг л нөгөө нэг юм өөртөө ч гэсэн нэг цаг гаргадаггүй. Ажилдаа ингээл төвлөрүүл яаж одоо сайн ажилтан байх вэ гэл илүү хичээгээл ингээл мэрийгээд явдаг байсан. Тэгсэн чинь нэг өдөр нэг өглөө ингээд ажилдаа гарч яваад өдөр нь ингээ эмнэлгийн оронд ирж ирчихсэн байхгүй юу. Тэгээд тэр үеэс ер нь бүх зүйл хийсэн гэж болно. Хүн нөгөө нэг ингээл өөрийгөө ойлгохгүй одоо бусдын төлөө ч юм уу ингээл нэг өөрийгөө үл ашаагаад яваад хахаар сүулдэ биеийн махбод ч гэсэн ядраад хэцүү байдалд орд юм байна гэдгийг яг тэр үед ойлгож байсан. Тэгээд ойлгосон ч гэсэн бас яг ямар нэг үйлдэл хийгээгүй тэгээд эмнэлгээс гараад гарсны дараах процесс бас айгүй хэцүү байсан. Эргээд нөгөө нэг би маань одоо сэрхийдч гэдэг юм уу. Тэр бүх зүйлийг ингээ нөгөө нэг юу гэх юм. Тэр бүх хэцүү байсан тийм. Эргээд яг нөгөө нэг хэвэм өмнөх байсан биедээ ингээ хүрхийн тулд гэх юм уу. Тийм. Тэнгууд нөгөө нэг тарих бас яг өмнөх шиг ажиллах гээд хахад би бол тэрийг хүсэхгүй шүү дээ тийм. Энэ хүртэл би яг бүр үнэхээр ингээд айгүй хичээгээд амьдэрсэн. Тэгээд үүнээс цаашаал яг тэр өмнөх юм аягаараа амьдрах юм бол би энийг бол хүсэхгүй, төвчгүй гэж сэтгэл болон гээд илэрхийлээд байдаг. Тарих тэрийг юусэн ингээ ойлгохгүй. Яг л чи өмнөх шигээл яг юм ажиллах хэвээр юм үр бүтээлгүй байна гэж гэдэг юм. Ингээл буцаал нөгөө сэтгэлээ ингээл шүүмжлээл мэдрэмжээ дарах гэж үзээл. Гэтэл нөгөөдөг чинь тэнд ингээд тесэрж гарч иж байгаа байхгүй. Тэгээд ерөөхдөө бол сэтгэл зүйн хүчийг хайж байсан юм шиг байгаа. Ингээ бодсон л байсан биз дээ. Шууд үйлдэл хий шууд гээд ингээ шийдээд тав гээд яваагүй ч гэсэн нэг юм бодцсон. Тийм. Тэгээд сэтгэл чигсэн яг угаасаа хэрэгтэй гэдгийг мэдчихсэн. Тарих ч гэсэн яг ингээд нэг өдөр гинтл ингээд хүссэн шигээ би ажиллаж чадахгүй хэмжээнд хүрэх юм байна. Тийм учраас одоо илүү сэтгэл зүйтэй анхаарах хэрэгтэй юм байна гэдгийг аль аль нэг ойлгоод ямар нэг үйлдэл хийх хэрэгтэй гэж бодож исэн юм шиг байна. Тэгээд манайд метад дээр ирсэн гээд тэгээд ийм одоо Монголд байхгүй шинэ арга барилтай сэтгэл зүйн төв байд юм байна гэд хэлжсэн. Тэгээд тэр үед сонссон ч гэсэн бас ямар нэг үйлдэл хийгээгүй байсан. Тэгээд анх болохоор нөгөө картын сургалт хийдэж шүү дээ. Тэрэнд сууя гэж бодож байгаа. Тэгээд суух боломжгүй болоод зөвлөгөөд орсон. Тэгээд тэр шийдвэр бас айгүй зөв байсан. Тэгэхээр анхыг манайхыг зорж ирсэн зүйл маань сургалтаар дамжуулж ирсэн. Тэгээд тэр нь зөвлөгөө олсон шүү дээ. За анхны уулзалтын дараа ер нь яг эсвэл магадгүй анхны уулзалтын үеэр яг бидний өмнөх хүлээлтээс ер нь хэр зөрүүтэй байдаг юм бол ямар нэгэн хүлээлт хүрсэн л дээ угаасаа. Тийм анхнаа юу нилээ ингээд хүнд шүүч гэдэг юм ингээд хэлсэн байсан. Тэгээд тэр өдрөө та яг бити ингээд ажил төлөвлөөрөө. Тэгээд дараа нь ингээд нөгөө сэтгэл зүйн яам одоо байдлаасаа болоод ч юм ажилдаа төвлөрч чадахгүй байх юм хүү зүйлүүд гардаг болохоор ер нь ингээд тэр өдрөөс сул чөлөөтэй байвал зүгээрээ гэд
Тэгээ ер нь ажил төлөвлөөгүй ямар нэг хүлээлтгүйгээр иржсэн гэх юм уу. Тэгээд ирээд уулзаад үзэхэд яг анхны уулзалт тэгээд тэр сэтгэл зүйч өрөөнд ер нь юу өрнө юм болов. Яг нэг асуудал надад байгааг мэдж байгаа. Тэгээд айгүй олон асуудал байгаа. Тэгээд алийн сонгож ярих юм бол ч юм уу хаанаас яаж хэлж ярихаа мэдэхгүй тий. Тэгэнгუთ яг нэг сэтгэл зүйч ингэж чиглүүлээд аваа явцдаг. Би ямар ч зэгцэхгүй байсан ч хамаагүй гаргаад мэдрэмж ямарсан тийм ингээ гаргаж байгаа. Тэгээд сэтгэл зүйч яг чиглүүлээд за ихний уулзалт нэр ингэх хэвээр юм ч юм уу. Эсвэл зүгээр нэг миний гаргаж исэн мэдрэмжээс шалтгаалаад ч юм уу надад хэрэгтэй байсан яг тэр зүйлийг бас надад ингээ харуулсан байх гэж боддог. Тэгээ яг нөгөө үндэстэй мод ургадаг ч илүү нэг тийм үг байдаг шүү дээ. Тэрэн шиг яг ингээд чиний үндэс суур чиний яг уг мөн чанар хин юм бэ гэдгийг анхны уулзалтын дээр маань харуулахыг бас айгүй хичээсэн баг. Тэр нь ч гэсэн яг нэг миний хайж исэн асуулт байсан. Тийм. Огт танихгүй хүн дээрээд ингээд тий өөрөөсөө ч ингээд нуудаг ч юм уу. Өөрөө ч яг ингээд хүлэн зөвшөөрдөггүй, нүр тулдаггүй зүйлээ ингээд ярих нь яг ямар мэдрэмж байт юм бэ? Зарим хүмүүсийн хувьд бол айгүй хэцүү байдаг байж магадгүй. Тэгээ миний хувьд бол ингээд нэгэнт одоо шийдсэн байсан учраас тийм хүнд хэцүү бол санагдаагүй. Тийм. Юу ч байсан хүлээж бэлэн ирсэн байна шүү дээ тий. За окей гэж ханцуу шунлал ороод ирсэн байна. Тэгээ ирсэндээ ер нь сэтгэл ер нь хэрэгсэн бол өөрийн мэдрэмж тэр нэг уулзалтанд одоо хандах миний нэг юм хандлага нэг юм дүнэлт гэдэг юм уу тий. Үр дүн гэх юм уу? Мэдээж одоо юу гэх юм энэ хүртэл ирэх зам айгүй хэцүү байсан. Тэгээд зөвлөгөөнд орсноос хойш арай илүү дардсан болсон гэх юм уу? Тийм учраас айгүй их баярлаж явдаг ийм сонголт шийдвэр хийсэндээ ч гэсэн тэгээ бас айгүй зөв газараа сонгож ирсэн юм байна гэж боддог. Яагаад тэгэхээр миний амьдралын чанар өмнөхөөсөө илүү дээшилсэн. Тэгээ нөгөө гаднаас ингээ хүмүүс харахад тий айгүй хариуцлагатай айгүй мундаг ч юм уу тийч ингээ харагдаад идэг хэрнээсээ дотроо болохоор би яг тэр хүмүүсийн намайг яг мэдэрч байгаа шиг би өөрөө тийч мэдрэхгүй байгаа нь намайг илүү хэцүү байлгаад ирсэн. Тэгэхээр яг доторхоо зэгцлэн гэдэг чинь өөрөө айгүй чухал юм байна гэдгийг ойлгосон. Тэр бас ингээ нөгөө амьдралын чанар хэм маягч гэдэг юм уу тэр бүх зүйл нөлөөлдөг. Тэгэхээр би өөрийгөө дотооддоо мэдрэх энэ байдал маань эргээд бус хүмүүс намайг үнэлж байгаа энэ нэг үнэлэмж энийг хандлах ер нь бол нэг хол зөрүүгүй байх тусмаа л нэг юм амьдрал илүү чанартай байгаад байт юм уу? Тийм. Тэгэж ойлгож болохоор шүү дээ. Тэгэхээр таны хувьд дараа нь ер нь хэр удаан яг ингэ зөвлөгөөнд хэр зайтай ороод явсан бол эргээд яг энэ амьдралын чанар гэдэг зүйлүүдээ яаж сайжирч байгааг нь мэдэрсэн бол ямар өөрчлөлтүүд тэндээс гард юм бэ? Энэ нь болохоор яг нэг өөрийгөө ингэж бодтоор ерөөсөө үнэлдэггүй байсан. Одоо юу гэх нэг зүйл хийн гутлаасаа буруу юм хийн гутлаасаа ч юм уу тий тэрийг бүр хит үйл гэж боддог ч юм уу. Бас нэг юм жижигхэн сайн юм хийн гутлаасаа бас л тэрийг ингэж үйл гэж боддог тий. Тийм байсан. Тэгээд амьдралыг бас яг би юм хоёрхан өнгөөр хардаг байсан юм гэдгийг ойлгож ирсэн. Нэг бол ингээ бүр хоёр туйлд л ерөөс очдөг гэсэн. Хар цагаан гэл тий. Яг тэр хоёрхан өнгөөр ингээл амьдралыг хардаг байсан чинь амьдрал ч өөр амар олон өнгөтэй. Тэгээд илүү тогтвортой болоод ирэнгуут тэр ингээ харах өнцөгч гэдэг юм уу нэгддэг юм шиг санагдсан. Тэгээд эргээд нөгөө нэг мэдрэмжүүдээ бүгдийг хаацсан байсан чинь нэгэд эхлэхээр өмнө нь одоо жишээ нь биений хаяг хаана өвдөд байгааг мэдэхгүй мэдэрдэггүй тийм байсан бол одоо л яг ингээд энэ нарийн хилж мэднэ ч гэдэг юм уу. Иймэрхүү ингээд жижиг өөрчлөлтүүд гарч эхэлсэн. Тэгээ мэдээж эргэн тойрны хүмүүс бас хилжсэн. Үдчийн ингээд айгуу гоё гэрэлтэй байна ч гэдэг юм. Өөрийгөө хайрлаад өөрийгөө анзаараад эхлэнгуут би бас нэг ийм зүйл чаддсан юм байна. Энэгээр хий нэгэнд туслая ч гэдэг юм уу. Тэгээд ирэхээр нөгөө өөрийгөө илүү одоо үнцэнтэй гэдгийг мэдрээд ямар нэгэн зүйл ингээд хувь нэмрээ оруулаад эхлэхээр нэг тийм арай нэг юм дээрчсэн юм шиг санагддаг гэх юм уу. Танд гарсан энэ нэг өөрчлөлтүүдийг та ингээд нэг үгээр ч юм уу тий илэрхийлэх ямар үг байж болох вэ? Нэг өгүүлбэрээр ч юм уу.
тийм аялал гэх юм уу? Тийм нөгөө inner journey гэдэг шиг тийм аялал байсан. Дотоод аялал маань гэсэн баг. Тэгээ энэ хизээч ингээд зогсохгүй үргэлжилдэг тийм аялал гэж хэлэх баха. Тэгэхээр та дахиад нөгөө зөвлөгөөнөөс яг ингээд амьдрал гэдгийг яг өгч ойлгосон ч гэдэг юм уу тий. Тиймэрхүү өнцгүүдээс бас манай сонсогчдод хуваалцаач. Амьдрал гэдэг чинь заавал одоо юу гэдгийг хүн болгоны хардаг шиг ч юм уу тийм зүйл бас биш юм байна гэж бодсон. Тэгээд нөгөө нийгмийн нөгөө нэг юм тогтсон хандлагч гэдэг юм уу тодорхойлолтод заавал ингэж баригдах шаардлагагүй тийм зүйл юм байна гэж бодсон тийм. Тэр энэ бүхний би нөгөө өөрийгөө илүү их таньснараа энэ бүхнийг ч бас нөгөө таньж хүлээн зөвшөөрч байгаа гэдэг байна шүү дээ тий. Таны эргэн тойрныхонд ер нь таны энэ үйлчилгээ, таны энэ өөрчлөлтүүд яаж нөлөөлсөн бол тэд ер нь яаж тэрийг ингэж хардсан бэ? Мэдээж нөгөө нэг яг өмнө нь дандаа бусдын төлөө ингээл бусдыг бодоол тий явдаг байсан хүн чинь гинт ингээ өөрийгөө бодоод өөрийгөө бодсон шийдвэрүүд гаргаад юу гэх юм хийлгээ цаараа тавиад эхлэнгуут зарим хүмүүст жоохон ингээ тухгүй санагдана. Тиймч бас гоё санагдахгүй тий ингээ энэ одоо яагаад байгаа юм болч гэдэг юм аа. Тэндээс магадгүй хин бэ гэдгийг ч юм ингээ таних тэр процесс бас ингээ явдаг гэж магадгүй. Өөрт бас яг ингээ гарч байгаа өөрчлөлтүүдийг мань хараад тэрэнд баярлж байгаа тий өөртөө анхаарад явж байгааг мань хараад айгу баярлж байгаа ч юм уу. Тийм хүмүүс бас байсан. Тэр нь болохоор илүү дотны хүмүүс гэх юм уу. Чаны энэ эрэг өөрчлөлтүүд гарч ийн яаж юм болчихоо гэдэг. Тэгээд бас нэлээ олон хүмүүст метаг зөвлөсөн зөвлөгөөнд бас ирсэн байдаг. Тэгэхээр эргээд нөгөө өөрөөрөө дамжуулаад өөрийнхөө туршлагаараа дамжуулаад бас маш олон хүнд тусалсан бахна шүү дээ. Яг зөвлөгөөнд орж эхэлж явах үед те бусад хүмүүст ингээд хилчмээр л санагдаад байдаг. Нэг тиймэрхүү зүйлүүд асар их байдаг шүү дээ. Тэр зүйлүүд нь таны хувьд яг юу байв? Тийм яг түрүү нөгөө хэлсэн шүү дээ. Амьдралын чанараа дээшлүүлэх гэдэг. Яалтчгүй л яг ингээд зөвлөгөөнд орохын өмнө сүүлд бас яг анзаарсан зүйл нь юу вэ гэхээр илүү нөгөө нэг ингээд тархин дотор байнга л өөрийгөө буруутгасан ч юм уу өөрийгөө шийтгсэн тийм бодлууд ингээд бүр чимээгүй болохгүйгээр байнга ингээл ярьж идэг тий. Байнга ингээ намайг шүүж идэг, шүүмжилж идэг ч юм. Тэр нь намайг илүү их ингээ ядраад байсан билээ. Тэгээ тарих амархгүй байх гэдэг чинь би өөрөө амархгүй шүү дээ тий. Тэгээ зөвлөгөөнд явж ихсний дараагаас болвол яг тэр нөгөө нэг шүүмжлээдсэн дуу хоолойч гэдэг тэд нар ингээ байхгүй болсон. Гэх юм уу? Эргээд нөгөө нэг одоо таны өөрөөрөө аялж байгаа энэ аяллыг тий бодлын хувьд, бие махбодын хувьд, эргээд сэтгэл санааны хувьд гэдэг нэг юм 3 орон зайд магадгүй хуваагаад үсэх юм бол тий ингээд нэг тус тустай юм шиг боловч яг үүндээ энэ бүгд нөгөө нэг би өөртөө танилцсанаар ингээд нэг нэгдмэл процесс үрцээд эргээд би гадагшаа гадаад ертөнц рүү ингээд нэг харилцаж байгаа хэлбэр байгаа дээ шүү дээ. Тэгэнгүүт эргээд таны энэ гадаад хүрээлэл ер нь яг яаж өөрчлөгддөг юм бэ? Таны хувьд яг ингээд тэр өөрчлөлтийг хүлээж авах бас хэрэг байсан бол гадаад хүрээлэл өөрчлөгдөн гэхээс илүү нөгөө өөрийнхөө хүлээж авч байгаа үнцгийг өөрчлөхөөр гадаад ертөнцийн илүү өөрчлөгдсөн юм санагдсан. Илүү тайван болдог ч юм уу тий. Би л яг нөгөө юмд ингээл яарал нэг хөөгдөж байгаа юм шиг ингээл амьдраад байсан байхгүй. Гэтэл хорвоо ертөнцийн тамаа хүлээж лээ. Бүх юм ингээд байдаг байрандаа байж лээ. Тийм болохоор юунд ч ингээ яарахгүйгээр тайван амьдарч сурсан гэх юм уу? Тэгэхээр нөгөө одоо цагтаа байж сурсан хэлбэр илүүтэй байгаад байгаа гэж ойлгож болох уу? Эргээд нөгөө тэрийгээ дагаад юмсыг хүлээж авах, юмсыг харах өнцөг маань өөрчлөгдөд байгаа. Учираас нөгөө нэг болоод байгаа процессыг бид нөгөө яаж хүлээж авах уу гэдэг зүйлд маань яг бүхэн нөлөөлөд байгаа хэлбэр. За тэгэхээр нөгөө олон асуултын маань хариултыг айгүй ингээ богино хугацаанд өгчлөө. Яг юу асуухаа мэдхээ байчлаа сүлдээ тий. Нөгөө уг нь ингээ деталаар яваа. Та ингээ зөвлөгөөнд орсныхаа дараа ер нь олон хүнд ер нь ингээд тий зөвлөгөөнд ор гэдэг энэ сэтгэл зүйн үг ингээд
зөвлөдөг болсон уу гэдэг юмыг бас ингээ асуутын. Аль эсвэл нөгөө та өмнө нь ерөн сэтгэл зүйн эрүүл мэндэд угаасаа их анхаардаг хүн байсан юм уу? Эсвэл яасан гэдэг зүйлийг бас асуудаг байсан. Зүгээр ингээ ямар ч асуудалгүй болгоо бүгдийг нэрээ ачаад яг яах ёстой юм бол амар юм өргөн хүрээгээр бүх юмд маань хариулчтай л та. Тэгэхээр одоо би юу гэж асуух вэ гэхээр зөвлөгөөнд ингээд явж байгаа процесс дунд ихэвчлэн бид нэг юм өөрөө өөртөө л нүр тулаад байгаа, өөртөө л танилцаад байгаа хэлбэр шүү дээ. Тэгэнгүүт дандаа нөгөө сайхан зүйлүүд бас тэнд байдаггүй. Өнөөдөр ингээд миний нэг ярилцсан асуудлаас болоод надад нөгөө дараа нь миний хамгаалах механизм ажиллаад надад нэг төвхтэй нөхцлүүд ер нь бол асар үүсэж идэг л та. Одоо шууд зөвлөгөөгөө зогсоомор санагддаг ч юм уу, эсвэл цагаа хойшлуулах ч байд юм уу. Нэг иймэрхүү дахиад зөвлөгөөний өрөөнөөс гадна тий өөрөө өөртөөгөө ингээд тэмцээд байсан. Өөрөө өөртөөгөө ингээд нэг одоо юу гэдэг одоо үзэлцээд байсан гэхэд цаашийн тий нэг тиймэрхүү процессыг ер нь хэрэг байдаг байв. Тиймэрхүү тохиолдлуудад яаж тэрийг ер нь давж гардаг байсан бол ер нь нөгөө нэг өөрт гарч байгаа өөрчлөлтүүд анзаархаас эхэлт юм шиг байна. Тэгээд тэрийг одоо юу гэдэг засгаж оролтохоос илүүтэй анзаараад баг ингээ аажим ахиад явах нь илүү зөв юм болов гэж бодсон. Мэдээж яг тиймэрхүү хүн асуудлууд гарна, унж босно. Тэгээ яг нөгөө нэг бусдын төлөө явчихсан хүн чинь яг эргээд өөрийнхөө төлөө бай гингууд тэрэнд амир гимшдэг, тэрэнд өөрийгөө буруутгадаг, тэр хэм маягийг засахын тулд бас нилээдгүй хугацаа хүч хөдөлмөр зарцуулсан. Одоо ч гэсэн зарцуулж байгаа. Тэр нөгөө уналтуудынхаа талаар хуваалцвал тэр уналтууд ер нь яаж ингэж мэдрэгддэг юм тий. Тийм бас л ахиад яг хиний нэр ингээ батлуулах гал байгаа байхгүй юу. Тэгээд яг нөгөө нэг хин нэг намайг ингээ баталж өгөхгүй болонгууд тэр нь намайг амар хэцүү болгоод тэгээд тэр процессыг ингээд өөрийгөө бас яг анзаараад барьж авч байгаа байхгүй юу. Ингэж болохгүй штэ. Хин нэг намайг үнэлэхээс илүү би өөрийгөө үнэлэх ёстой штэ. Би өөрийгөө хайрлах ёстой штэ. Гэт тэгээ буцаад яг ингээ босч ирж исэн гэх юм уу. Тийм. Яг тэр үед бидэнд ийм хүч өгдөг зүйл бас байдаг юм шиг. Тийм, эргээд нөгөө логикоор бодхоосоо илүүтэйгээр мэдрэмжээл яг хүлээн зөвшөөрөх. Мэдрэмжээ хүлээн зөвшөөрөхгүйгээр тэ үгүй энэ биш ч гэдэг юм уу. Өөр юм ирж хайгаал яваад ахаар эцсүүлдээ яг тэр нөгөө мэдрэмжэн дээр л бодог байхгүй. Тэгээд тэр мэдрэмжийг л зөвхөн хүлээн зөвшөөрөөд тэр бишээ гэж явахаасаа илүүтэйгээр би угаасаа ганцаардаад байгаа юм байна. Би ихтэй байгаа юм байна. Би ингээд сул дорой байгаа нь сул дорой байж болно шүү дээ. Ягаад заавал хүчтэй байх хэвтэй. Зүгээр л яг энэ цаг хүчтэй байчиж гэдэг юм. Энэ мэдрэмжээлээ үнээр хүлээгээд авчиг. Тэгэхээр уналт гэдэг нөгөө нэг тухайн тэрнийг мэдрэмжээ хүлээн зөвшөөрч чадахгүй тэмцээд байгаа хэлбэр эсвэл нэг зүгтаад байгаа хэлбэр тэр нэгийг мэдрэмжээл би яг тэгээд байна гэдгийг хүлээн зөвшөөрөхөд л асар юм нэг өвдөлттэй нэг юм хэцүү байгаа тэр нэг үйл юм байна. Зөв үү? Тийм яг нөгөө нэг ингээд өмнөх юм нөгөө нэг барьер гэх юм уу тэр юма тахгүй гэд нэг талд ингээд зүтгээд хахад үгүй нөгөө талд угаасаа л энэ штэ энийг хүлээн зөвшөөрөхгүй гэж яг хайчих юм бэ байж байгаа байхгүй юу. Зөв. Хамгийн их нөгөө нэг яг тэрийг мэдсэн маань үнэхээр гайхалтай хэрэг байсан шүү. Гэдэг тийм хайлайт юу баха. Би хамгийн ихний уулз шууд санаанд орж байна. Дотор хүүхдтэйгээ уулзж исэн. Тэгээд яг анх харчаад бүр ийм хөөрхөн ийм хайраар дөрөв хүүхдээ чинь би яагаад ингэ бүх юмд буруутгаал тэг бүх юмд ингэ шийтгээл чийл болохгүй байх гэдэг нь зөвөр хандаад исэн юм бол бодож исэн. Яг тэр үгсэнд орж ийн. Тэгээд хин нэгэнд хайрлахын тулд хин нэгэнд үнэлэхийн тулд ингээл амар хичээгээл өөрөөс байхгүй зүйлийг ингээл гаргаж иргээл тэнцэл яваад исэн. Тэгсэн чинь яг үнэндээ хин нэгнээс хайр ирэхийг хүлээгээд ямар нэг ингээд давлгаалж орчихыг хүлээгээд би өөрөө ингээд далаа юм байна гэдгийг мэдэрсэн. Яг тэр мөрч байсан. Яа би ингээд хайраар дөрөв гэрлэр дөрөв учраас бусдад ч гэсэн яг ийм хайраар л хандах юм биш үү. Тийм байж одоо би өөрийгөө буруутгаад ч юм уу. Тих ямар ч хэрэггүй юм байна гэж бодсон. Нэг удаа тэгэл ойлгочхоор тэр тэгэл болоод үт юм уу?
Үгүй. Стил нөгөө нэг энэ юунууд чинь хамгаалах механизм бол бэж л байгаа шүү дээ. Өмнө нь байсан зүйлүүд ингээд гинтл одоо байхгүй болчихгүй. Тийм. Тэгэхээр нэг удаа ингээд тэр нэг дотор хүүхэдтэйгээ уулзаад түүнийг яг ямар гэдгийг ингээд таньсан ч гэсэн стил дахиад нөгөө амьдралын явцад дахиад нөгөөхөө мартах зүйлүүд ч гардаг бахна тий. Дахиад нөгөөхөө яаж хайрлахаа эсвэл магадгүй ойлгохоо мэдхээ болох үе ч гэсэн бас байдаг бахна шүү дээ. Нөгөө нэг сэтгэлзэн зөвлөгөө гэдэг маань тэгэхээр нэг удаа аваад ингэ болчдөг зүйл бас биш юм шиг. Тийм, ялцчгүй нөгөө нэг олон жилийн биднэрт ингээ бүр суучихсан дадал зуршил гэх юм уу. Амьдралын хэм маяг хүртэл болцсон зүйлүүд байгаа шүү дээ тий. Тэр тэрийг бол нэг өдөрт өөрчлөн гэж бол байхгүй. Тэгээ би ч гэсэн яг одоо болтол ингээд зарим зүйлүүдэд тавьж явуулж чадахгүй тий. Өөрийгөө бас өвтгсөн хэвээрээ байгаа. Гэхдээ тэрийг мэдж байгаа учраас багсахыг бас хичээж байгаа. Тийм. Аажмаар л ингээд илааршаад явах тий. Айгу гүн шарах байсан учраас тэр маань ингээл багаар ингээл нөгөө идэгрээл хэвэндээ орох гээд явж байгаа ах тийм. Зөвлөгөөнд орсноосоо хойш магадгүй зовлон гэдгийг тийм юу гэж ойлгож хэлсэн бол өмнө нь яг юу гэж ойлгодог байсан юм бэ? Яг нөгөө харах үнцгийн асуудал гэдэг шиг бүр нэг юм жижигхэн зүгээр ингээд алдаагаа ч гэсэн амар хэцүү зүйл болгоол тийч ингээд томруулж хараад бүх өөрийгөө ингээ бүх тэр чигээр нь ингээл үгүйсгээл чи угаасаа л юм штэ ч гэдэг юм тий. Тэгдэг байснаа боллоод тэр чинь нөгөө нэг юм жижигхэн л ажил дээр гарсан юм жижигхэн л асуудал байсан юм байна штэ тий. Эсвэл би хин нэг анзаараагүй ч юм уу тий. Тэрнээс болоод ингээ болчихсон юм байна ч гэдэг юм уу. Тэр зөвхөн харах үнцгийн асуудал байгаа хгүй зовлон гэдэг чинь нөгөө талаараа зовлон болвол зовлон бас аюу талархах хэрэгтэй байна гэж бодсон. Яагаад тэгэхээр нөгөө нэг тэндээс би бас ингээ нэг юм ямар нэгэн өөрийнхөө чадах зүйлийг ч гэх юм уу тий өөрийгөө бас ингээ шинээр нээж олж харж байгаа тийм зүйл учраас тэр болвол айгу тийм хэцүү яг туулаад явж явах үед зовлон гэдэг бол айгу хэцүү. Гэхдээ тэрний дараа харахад бол биднэрт айгу том бэлэг болоод ирсэн байдаг. Тийм зүйл юм байна лээ. Тэгэхээр харах үнцгэл бас шидэд байна шүү дээ тий. Тэгвэл таны хувьд яг нөгөө аз жаргал гэдгийг бас яг өмнө нь юу гэж ойлгодог байгаад одоо яг юу гэж ойлгоод дахиад ирнэ магадгүй дахиад ингээ өөрчлөгдөд байгаа гэж болно шүү дээ тий. Өмнө нь бас яг л нөгөө нэг юм өөртөө ч гэсэн одоо юу гэх юм цензуур тавьчаад гэх юм. Чи яг энэ л хүрэх юм болвол аз жаргалтай болно гэд ямар нэг нөхцөл тавиад тэндээс нөгөө аз жаргалыг мэдрэн гэж боддог байсан. Болвол одоо бол үгүй зүгээр жижигхэн зүйл дээр ч гэсэн талархаад тэндээсээ бас нэг аз жаргалтай байж болох юм байна. Гэдгийг харсан гэх юм уу? Тийм. Тэгэхээр дахиад нэг үг нь талархна гэдэг нь юу юм бэ? Талархал гэж өөрөө яг юу юм? Талархна гэдэг маань байгаа зүйлдээ бас баярлахын нэр байхаа. Талархаж сурснараа бас ингээд аюу олон зүйлийг уучлаад тэндээс бас эдгэрэл хэлдэг баг. Тэгээд анх бол нөгөө нэгийг зөвлөгөнд ирж байхдаа аавтаа ямар гомддог байсан, ээжтэй гомддог байсан. Тэгсэн чинь энэ амьдралыг надад төгсөнд нь би аюу талархах хэрэгтэй байна. Энэ аяллыг хийгээ явж байгаа ч гэсэн аав ээж маань надад өгсөн бэлэг юм байна гэдэг. Тэгээд ерөнхийдөө талархаж сурсан. Тэндээс бас миний эдгэр хэлсэн. Тэгэхээр талархал гэдэг зүйл өөрөө бидний энийг сэтгэлийн орон зайд асар юм том орон зайг бас эзэлдэг юм шиг тийм. Сэтгэл гэдэг зүйлд маань эсвэл магадгүй амьдрал гэдэг энэ ойлголт тийм. Тэгэхээр эдгэрлийн бас маш том хэсэг байна шүү дээ. Тэгээд та зөвлөгөөнд орсноос хойш те юу юунд талархаж тий яг нөгөө аав ээжтэй талархаад бус хүмүүс ч гэсэн ингэ талархаж сурсан. Хамгийн том зүйл нь гэвэл өөртөө бас талархаж сурсан. Тийм өөр үнцэг шүү дээ. Яагаад бид нар өөрсдөө ер нь талархах хэрэгтэй гэдэг юм болов? Мэдээж яг нэг дотор хүүхдээс маань ирж байгаа тэр дулаанч гэх юм уу тэр хайранд талархаж ээж
илүү нөгөө нэг дотроосоо бас ингэ ундарч гарах зүйл маань ч гэсэн илүү баялаг болох байх. Тийм учраас өөртөө яг талархах хэрэгтэй. Заавал тэрийг одоо юу гэдэг хин нэгнээс хүлээгээл хин нэг намайг хайрлах ч юм уу. Хин нэг надад гоё үг хэлнэ гэхээсээ илүү би дотор хүүхдээ арчилж ингэ тордох хэрэгтэй байна. Тийм учраас өөртөө бас яг талархах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө гаднаас ингээ хүлээгээд байдаг зүйлүүдээ аль эсвэл нөгөө өөртөө тэрийг авах нэг юм нөхцөл тавиал ч юм уу эсвэл цаг хугацааны хувьд хойшлуулаад байдаг. Тэдгээр зүйлүүдтэй бид нар өөрсдөө тэр бүхнээ өөртөө өгч сурах нь нөгөө чухал зүйл байсан байх гэдэг шүү дээ. Гайхалтай. Сонирхолтой. За одоо өмнө нь та яг ингээ сэтгэл зүйн хувьд ер нь хэрэг одоо шууд ингээ зөвлөгөөнд ороогүй ч гэсэн те ер нь энэ эрүүл мэнд сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг энэ төрлийн мэдээллийг хаанаас илүү их авдаг байсан бол мэдээж номноос тэгээд одоо илүү нөгөө контент дээр хийгддэг болсон шүү дээ. Тэднээс ер нь авдаг байсан. Тэгээд нөгөө өмнөх дугаар дээр хүртэл ярьсан байсан шүү дээ. Номноос бас ингээ мэдээлэл аваад өөрийнхөө ингээд асуудлуудыг ойлгоод идэг хэрнээсээ тэрийг юус өөрчилж чаддгүй гээд тэгэхээр яг бид нар нөгөө уншиж мэдих тусам яг танин мэдгүй логикийн төвшөндөө өөрийнхөө асуудлыг ойлгочоод байдаг хэрнээсээ яг мэдрэмжийн төвшөнд тэрийг тэгвэл яаж эмчлэх ч гэдэг юм уу тэр зүйлийг мэдэхгүй болохоор илүү сэтгэл зүйчдэр ирдэм болов гэж бодсон. Тэгэхээр нөгөө сэтгэл гэдэг маань ингээд бидний нэг хэсэг эргээд нөгөө логик бидний ухамсар тарих гэдэг маань бас нэг хэсэг. Тэгэнгүүт энэ хоёрын нэг юм хэмжээс нь яг юм тустай байдаг юм шиг. Тэ. Тийм учраас нөгөө зөвхөн ингээд одоо логикоор бодож байгаа ч гэсэн тэр мэдрэмжийг нөгөө шууд ингээд яг таг ингэж тааруулж болдоггүй. Тэнд заавал нэг юм нэг орчуулга гэдэг юм уу, хөрвүүлэг гэдэг юм уу, нэг зүйл байдаг юм шиг санагдаад байдаг. Тийм. Тэр зүйлүүдийг та яг яаж өөртөө ингэж ойлгож ирсэн бол хамгийн анх хөөх ямар сони юм бэ гэд ингээд айхажсэн ч юм уу. Супер эго чи ерөнхийдөө нэг уг нь ингээд биднийг хамгаалах гэж үссэн байгаа шүү дээ. Тэгээд бүр нөгөө хит их ингээд ачааллаад гэх юм уу буруу ингээд нөгөө ачаалтаа ажиллаад ирэхээр буруу ингээд ажиллаад шүү дээ. Тэгээд ирэхээр өөрийгөө хит их шүүмжлээд хит их хайрцаглах гад ч юм уу. Чи ингээ хит их ажиллаад байна. За одоо чи жоохон амарчхаа гэх. Тийм гот яг нөгөө бидний сэтгэл яг ингээд орж ирээд тэнцвэртэй байх гад ажиллах хэрэгтэй гэж санагцсан. Би болохоор ерөнхийдөө тэгдэггүйсэн байхгүй юу. Илүү л нөгөө супер эго бол ингээл амар ажиллаал те. Илүү амбицтай, илүү амжилттай байх гад хичээгээд байдаг байсан. Тэгээд тэр нь одоо энэ буруу гэж байгаа юм биш. Эргээгээ тэр нь ингээ намайг хүртэхгүй байх. Тэр аргаа буруу сонгочоод буруу ажиллаад яваад гэсэн байхгүй. Тэгээд тэрийг ингээд нөгөө нэг сэтгэл гэдэг чинь яг харуулж байгаа байхгүй юу. Өөрийнхөө яг чи толинд яг ингэж харагдчих штеп. Тэгээд чи өөрийнхөө эсрэг өөрийнхөө эрүүл хийдсийг ингээд гинтэйгээд байна. Тэгэхээр эргээд бас яг ийшээ ингээд өөрлөгөө хараач тий. Чи өөрөө жаргалтай байхын тулд ямар нэг юм хийгээч. Тэгээ өөрийгөө өвтөхгүй байгаад ингээ хамгаалахаас илүүтэйгээр өөрийгөө жаргалтай байх зүйлийг хийгээч гэдэг зүйлийг харуулдаг юм болов гэж харсан тийм. Бидний амьдралын зорилго юу юу гэдэг юм болов? Ингээл өвдөөл, заваал, тэгсэн хэрнээл ингээл яваал шүү дээ. Өөрийгөө нөгөө бүтээх олох молох гэдэг нь шүү дээ. Тийм яг нөгөө өөрийгөө таньж мэдэх байхаа ер нь бол тийж бодсон. Өөрийгөө таньж мэдээд ер нь ингээд 24 цаг яг өөртөөгөө байдаг ч гэсэн таньж мэдэх тэр хугацаагаа бид нэр өөрсөндөө бас олгохгүй юм шиг байгаа. Өөрийгөө юу чаддаг, ямар одоо потенциалтай ч гэдэг юм уу. Тэрийг амьдралынхаа туршид ингээд таньж мэдээл явдаг байх. Зөндөө олон одоо нөгөө нэг зөвлөгөөний өрөөнд болвол би нэг түүхээ яриад ийм түүх дээр чинь би ингэж өөрийгөө хамгаалж болох байсан юм байна. Ингэж болох байсан юм байна гэдэг зүйлийг сурдаг байх. Гэхдээ амьдрал дээр гараад тэрнээс илүү олон кейсүүдтэй ажиллаад гэх юм уу. Илүү олон хүнд зүйлүүд тохиолдож байгаа шүү дээ. Тэр зөвлөгөөний өрөөнд яригдаагүй тий. Яг тэр үед ингээ өөрийгөө хэрхэн авч гарах вэ ч гэдэг юм уу. Гэхдээ яг гол нь тэр нэрүүлэр
Яаж өөрийгөө одоо өвтөхгүйгээр тэрийг давж туулах вэ? Гэдэг тийм л аялал ах гэж бодож байна. Амьдралд яаж survive хийх вэ гэдэг арга зүй юм уу? Тий, одоо яг тэгингээ бас одоо илүү аз жаргалтайгаар хөгжилтэйгээр амьдрах вэ? Яаж хөнгөн, яаж сэтгэл ханамжтайгаар, яаж ийм магадгүй нөгөө дүүрэн гэдэг шиг амьдрах вэ гэдгийг л энэ сэтгэл зүйн өрөөнд бид нар одоо суралцдаг байх гэдэг шүү дээ. Тийм. Гэхдээ одоо юу гэх юм, бусдын хүлээлтэнд хүрэх гээд ч юм уу тийм. Тэгэхгүйгээр яг өөрийнхөө доторхоо сэтгэл доторхоо илүү зэгцтэй болгоод тэндээс илүү ингээд юм сэтгэл ханамжтай амьдрах вэ л гэдэг баг. За тэгэхээр мэдээж хэрэг нөгөө амьдрал бас олон зүйл тохиолдно. Мэдээж хэрэг бүх түүхээс энд өгүүлэгддэггүй гэж тэгж шүү дээ. Тэнгүү та ингээд шууд сэтгэл зүйчтэйгээ уулзах боломжгүй юу бас байна шүү дээ. Тэдгээр нөхцлүүдийг ингээд яаж бас давж туулах ямар арга зүйгүүдэд та суралцсан бол энэ хугацаанд? Яг нөгөө өөрийн гэсэн тийм орон зайтай болоод гэх юм уу? Яг намайг байгаар нь хүлээж авдаг. Хин нэг намайг юу гэж бодох болч гэдэг юм уу? Тийм бодлоггүйгээр, тийм айцгүйгээр байж болдог тийм орон зай өөртөө бий болох хэрэгтэй юм шиг санагдсан. Тэр нь заавал ингээ бодит одоо юу гэх нэг газар ч юм уу тийм зүйл биш. Сэтгэлийнхээ хаана ихтэй ч юм уу эсвэл бас хамт байдаг те яг чамаагийг бодитоор нь үнэлээд дүгнээд хийлээд өгчдөг тийм хэн нэгэнтэй байх. Тийм л зүйл айгуу чухал санагдсан. Яг тийм хүмүүс бас байдагт аюур талархдаг. Тэгэхээр яг ингээ бодитоор бас ингээ та өөрийнхөө сэтгэл зүйг нэг юм өөрийнхөө сэтгэл зүйн сайхан байдал ингээд өөрийнхөө сэтгэл зүйн сайхан байдлыг нэмэгдүүлэхийн тулд ингээд ийм зүйлүүдийг хийж болдог шүү гэд туршиж үзчихсэн тийм бодит үйлдэлүүд юу байдаг вэ? Айдаг зүйлүүдтэйг нь урьдчилах. Сонирхолтой санагдаж байна. Бид нар яг нөгөө нэг юу гэх юм өөртөө тавьчихсан нэг юм хил хязгаарч гэдэг юм уу тий. Тэр зүйлийгээ даваад гараад ирсний дараа өөрийгөө арай өөр өнцгөр хардаг юм шиг санагдсан. Айц гэдэг чинь би зүгээр өөртөө нэг юм нөхцөл байдал үүсгэчихэл өөртөө нэг юм төсөөлөл үүсгэчихэл байлгаад исэн зүйл юм байна. Тэгвэл би дахиж хизээч өөрийгөө юм хил хязгаарт хорихгүй. Өөрийгөө ингэж хайрцаглахгүй би чинь ийм л хүн шүү дээ гэдэг зүйлд ингэ байлгахгүй гэж боддtiin байлээ. Тийм болохоор яг тийм үед орох гээд ирэнгуутлаасаа үгүй би хийн гэдэг тийм байр суурьтай болчихдаг. Нөгөө дотроос гарч байгаа ч юм уу эсвэл нөгөө танд ингээд хамгийн түрүүнд хиймээр байгаа сонголтынхоо эсрэгийг нь хийдэг гэж ойлгож болох уу? Тэгэж арай илүү нөгөө нэг өөрийгөө нээдэг гэх юм уу? Мэдээж яг түрүүн хэлсэн яг өмнөх тэр бодлууд байна тий. Тэд нар чинь ингээд тавигдаад явчихгүй. Тийм учраас ямар нэг үйлдэл хийж ээж магадгүй тэрнээс гардаг болохоор ч юм уу өөрийгөө сойрж үздэг. Тэгэхээр нөгөө олон дуу хоолойнууд байдаг. Тэгээд тэгэнгүүтээ хэрвээ тэнд нэг юм хориглож байгаа зүйл ах юм бол тэр нөгөө хориглолтод би автахгүйгээр хийнэ гэдэг сонголтыг нь хийдэг гэж ойлгох уу тий. Сонирхолтой юм тий. Ямар нэг ингээд сэтгэл зүйн хувьд та ингээд докторгүй байдалд орлоо гэж бодъё. Эсвэл танд ингээд гинти нэг юм савлгаа ч юм уу тий. Гарлаа гэж бодоход яг зөвлөгөөнд орсноосоо хойш та яг иймэрхүү нөхцлүүдэд хамгийн түрүүнд өөрөөсөө асуудаг болсон асуулт юу гэдэг вэ? Магадгүй хамгийн түрүүнд яг тэр нөхцөлд хийдэг болсон үйлдэлч гэдэг юм уу? Бас номон дээрээс уншиж ирсэн. Тэгээ тэр арга бас аюу нөлөөлөд гэх юм уу? Тэгээ тэрийг ашигладаг. Яг энэ үйлдэлийг хийлээ гэд ч юм уу? 1 минутын 1 секундын дараа яг би яах вэ? 10 минутын дараа яг яах вэ? 1 цаг, 1 жил, 10 жилийн дараа би яг яах вэ? Гэх тэгэнгუთ энэ үнэхээр хийх ёстой зүйл мөн үү биш үү гэдгийг яг тэндээс олж хардаг гэх юм уу? Арай илүү нөгөө нэг юмыг бодтойгоор үнэлэхэд бас хэрэг болдог тийм. Тийм байна тий. Өөр бусдад магадгүй та ингээд санал болгодог тиймэрдүү арга зөвлөмж юу байдаг вэ? Зүгээр яг нөгөө мэдрэмжээ бодтоор нь хүлээж
аваарай гэх юм уу? Тэгж илүү зөвлөдөг. Тэгээд нөгөө нэг түрүүний ярьсан бидний нөгөө байнга шүмжилдэг дуу хоолой гэсэн чтэй буруутгаад идэг. Тэр бол бид нар ингэ биш байт юм байлээ. Тэрийг бас зөвлөгөөн дээр ойлгож ирсэн. Тэгээд хэрвээ танд бас яг тийм дуу хоолой байдаг болвол тэр дуу хоолой хүн байсан бол хэн байх байсан бэ гэж бодоод үзэхэнгүүт хамгийн түрүүнд орж ирж байгаа хүний нэр ч юм. Тэгмүүд нэрээ энэ хүн намайг бага байхад ингэж шүүмжилдэг байсан шүү дээ. Тэгмүүд тэр ингээд биднэрт үлдчихсэн тэр хүний нүдээр ч юм уу тий бид нар амьдралыг хараад шүүгээд шүүмжлээд байдаг юм шиг санагдсан. Тэгээд энэ дуу хоолой чинь би биш шүү дээ. Гингууд тэр дуу хоолой илүү ингээд гэж намжичдаг юм шиг санагдсан. Тэгээд илүү нөгөө бидний дуу хоолой илүү чангаар сонсогддог. Тэгэхээр яг өөрийгөө нөгөө нэг таних гэдэг эхлэл нь тий би яг хэн бэлээ гэдгээ тэр таних эхлэлээс эхэлт юм уу та? Тэр нэг олон тэр нэг өмнө нь би гэж бодож исэн олон тэр нэг дөрүүд тэр нэг бидний тэр нэг төсөөллүүд дундаасаа яг жинхэнэ би хэн бэ гэдгээ ингэж барьж чаддаг. Болдог юм шиг байна шүү дээ. Энэ хүртэлх юу нь яг хэрэг хугацаа зарцуулсан бол яг өөрийгөө ингэж таньж суртлаач гэдэг юм уу? Энэ яг би юу биш үү гэдгээ мэддэг болтлооч гэдэг юм уу? Одоо баг 4 жил гаруй өнгөрцөн байна. Тэгэхээр одоо бас яг ингэ заримдаа ялгаж салахгүй үед байдаг. Тэр нь болохоор илүү ямар үе байдаг вэ гэдгээ бас анзаарах хэрэгтэй юм шиг байгаа. Илүү нөгөө төгшүүртэй айцтай ч гэдэг юм уу? Би илүү ядарсан ч юм уу? Тэр үедээ ингээд яг буруугаар ч юм уу тэрийг нөгөө хөрвүүлэх гээд байдаг юм шиг байгаа. Тэгэхээр нөгөө анзаарах чадвар гэдэг зүйлийг бүр ингэж асар сайн бит хоёрын хувьд суралцаж хөгжүүлсэн гэх юм уу тий бүх нөхцлүүдэд анзаарах нь чухлаа гэдэг мессеж явж шүү дээ. Заримдаа яг ингэж нөгөө бид нэр ямар нэгэн үйл явдалд ингэж аврагч болох гээд ч юм уу эсвэл хохирогч болох гээд ч юм уу тэхээсээ илүүтэйгээр ажиглагчийн байр суурин дээр байх нь аюу чухал санагдсан. Болж байгаа үйл явдлыг зөв хөндлөнгөөс ажиглаад өөрийгөө бас ажиглаад энэ чадвараа илүү хөгжүүлж өөртөө татуулдаг тийм тасгал зөвлөмж байдгүй. Илүү байгальд гарах юм болов. Байгальд гарах үед яг юу өөр вэ? Байгальд гарах үед би өөрөө өөртөө л байдаг юм шиг санагддаг. Яг нөгөө одоо цагтаа яг mindfulness хийж байгаа юм шиг тийм мэдрэмжийг илүү авдаг. Тэгээ яг тэр мэдрэмжийг аваад эхлэнгуут бас нөгөө нэг тарих яагаад чимээгүй болж байгаа вэ гэдгийг тийм бас ингэж илүү ажиглах байх л та. Өөрийнхөө тодорхойг бас яг тэндээс илүү чагнадаг. Тэгэхээр нөгөө сатаар хөтлөгч хүчин зүйлсээс юм гол байх нэг нөхцөл байж болох юм тийм баха. Тэгэхээр нөгөө өөрөө өөртөө яаж илүү ойр байх вэ гэдэг нөхцөлийг л бүрдүүлж шүү дээ. Хүн болгоны хувьд магадгүй өөр байж болох л ах л да. Тэгээ байгаль гарах нь бол таны хувьд тасар юм ойр санагддаг. Бас илүү өөр өөртөө холбогдож чаддаг тийм орон зай болдог байх нэ. За тэгээд манай сонсогчдод таны зүгээс нэмж хэлэх зөвлөгөө юу байна уу? Одоо зарим хүмүүс ч гэсэн ингэ нэг зөвлөхөөр санал болгодог. Тэгэнгүүт юу гэдэг вэ гэхээр зөвлөгөөний төлбөрийг айгүй үнэтэй юм байна гэдэг байхгүй юу? Гэхдээ энэ бол тийм үнэтэй зүйл бол биш ээ. Бид нар одоо өөрсдийнхөө амьдралд хамгийн үнэтэй зүйл нь тэгэхээр өөрсдийнхөө амьдралын чанарыг сайжруулах, сэтгэл зүйн сайн байдалтай хөрөнгө оруулах гэдэг чинь юу юунаас илүү чухал зүйл шүү гэж хэлмээр байна. Тэгээ мэдээж эргэлзэж байгаа ч хүмүүс байж магадгүй те яах вэ гэд. Тэгэхээр эргэлзэхээсээ илүүтэйгээр сэтгэл зүйчдэр очно гэдэг бол хамгийн зөв шийдвэр сонголт байдгийг шүү. Тийм амьдралыг чинь өөрчлөх бас нэг эргэлтийн цэг байх баха. Тэгээ тэр нь юу гэдэг гинтл ингээл нэг удаа уулзаад ч юм уу те бүх юм ингээд айгуу сайхан зэгцрээд асуудалгүй болчихно гэж бол байхгүй. Энд бол үйлчлүүлэгчийн бас хариуцлага, тууштай байдал чухал байдаг.
Тийм тэгэхээр өөрсдийнхөө амьдралыг өөрчлөхийн тулд бид нэр өөрсдөө илүү хичээх хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. За тэгэхээр бидний урилгыг хүлээж аваад энэхүү ярилцлаганд орж байгаа танд баярлалаа. Тэгээд таны энэхүү түүхийг сонсож байгаа магадгүй хэн нэгэн өөрт хэрэгтэй тэр нэг зүйлийг сонссон баха. Тэндээс бас нэг үнэтэй зүйлийг бас ойлгох бах, хүлээж авах баха гэж итгэж байна. Тэгээд энэ цаг хугацааг гаргасанд бас өөрийнхөө үнэтэй мөчүүдийг хуваалцсан танд маш их баярлалаа. Тэгээд та сая хэллээ шүү дээ тий. Таны амьдралын хамгийн үнцэнтэй хүн нь та шүү. Гэдэг энэхүү сайхан үгээр энэхүү яриагаа ингээд дуусгая. Та тэгээ баярлалаа. Баярлалаа. За тэгээ энэ хүртэл сонсогч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараараа дахин уулзцгаая.